Сайн уу, сайхан өдрийн мэндийг хүргэе. Монгол хүн амны бэлгээр гэж таны уруулд авч байгаа үг бүхэн бийжиж амьдралын тэн өнгийг сүлж байдаг юм шүү. За шивэд дэх монголчуудын хувьд нэг нэгнтэйгээ таарахаараа маш сайхан мэндэлж, хүүхэдтэй хүртэл ижил төвшөнд очоод харилцаж, нэгнийхээ аж байдалд санаа тавьж, урмын сайхан үг хэлж, мэдэх чадах зүйлээрээ туслахыг ирмэлзэж байдаг нь гайхалтай байдаг. Би ч гэсэн та бүхний урмын сайхан үгээр тэр өдөржингөө баяр хөөртөө аз жаргалтай явдаг шүү. Тэгээд ажил мэргэжлийнхаа хажуугаар, үндсэн ажлынхаа хажуугаар хоббигоороо эхлүүлсэн ч гэсэн жаргаж хийдэг ажлын маань 69 дэх дугаарыг инхүү хүрэхэд бэлэн болсон байна. За энэ цаг мөчид би 5 сайхан хүүхдийн буянтай ээж, ажилч хичээнгүй ховд нутгийн бүсгүй чанцлыг зорж явна. Хайртай хань од хүүгийнхэн зүгээс чанцалдаа зориулан одоо гинтийн бэлэг барихыг хүссэн юм. За цагаан сарын өмнөхөн бас миний бие одхүү чанцал нарын зочлон очиж шивэд дэх монголчууд цуврал нэвтрүүлгийнхаа эхний дугаарт оруулж байсан. За тухайн үед маш олон хүн энэ хүү ажилч хичээнгүй гэр бүлийг одоо магтаж, дэмжиж, урамшуулж байгаагаа бас илэрхийлж байсан. Тэгээд чанцал одхүү хоёрын тухайд болохоор одоо гадаадд амьдарч байгаа монголчууд их ажлынхаа хажуугаар тэр болгон хийгээд авах боломжгүй үндэсний хоолны бэлтцүүдийг одоо өрхийн үйлдвэрлэлээр хийж гаргадаг. За зориултын эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд зориултын тоног төхөөрөмж ашиглаад одоо бууз банш хийсэн гурил хийхээс гадна үсний найр болон одоо хурим найрт зориулсан сүлжмэл боорцог буюу одоо шагшуургыг бас хийж худалдаалдаг ийм гэр бүл байгаа. За бүр саяхан Монгол гэр оруулаад ирчихсэн Монгол үндэсний хоолоор одоо дотор нь үйлчлэх боломжтой ийм фестивалд бас оролцоод авсан. Тэгээд тун утахгүй хайртай ханийхэн мэдчилгээг одоо чанцалтаа хүргэж өгье. Завсар би чимда сэтгэлдэмээ 친구들 자호 자 сайн уу ихүсийн баярын мэнд хүргэе. За сайхан баярлж гин үү? Сайхан баярлж гин үү? Чамд баярын мэнд хүргэе. За баярлалаа. Баяраа сайхан гэр бүлээрээ тэмдэглээ явж гин үү? Тийш хаалтанд орчод байна. За одоо Шведийн Стокгольм хотод өөрийн одоо аж ахуйгаа эрхлээд амжилттай сайхан амьдардаг 5 хүүхдийн ээж үзэсгэлэнтэй сайхан чанцалд маань цэцэг мэндчилгээ хийсэн байна. Тэгээд энэ цаг мөчид одоо чамд зориулаад хичүүлсэн ганцхан хувь шүлгийг нь уншиж өгье. Час улаан сарнаа мэт чин зүрхний минь хайр билээ. Анхны цагаахан цас шиг ариун нандин дурлал билээ. Намайг ивэж хайраараа ээсэн нарнаас чалуун сэтгэл билээ. Цэнцэнгийн алтнаас ч үнтэй цэвэр тунгаамал эрдэнэ үлээ. Ад жаргалыг өргөөнд минь залсан аштын сайхан хань чамдаа лавтая 60 оныг жаргаж хамтуулах лавирын цэнхэр дэлхийг бэлгэлье гэд хайртай ханаас нь ихүсийн баярын мэнд хүргэсэн байна. Тэгээд 5 сайхан хүүхдийн маань хайртай ээж одоо миний сайхан хань минь чамтайгаа 60 жилийг хамтдаа жаргаж туулах болно. Чи миний амьдралын утга учир шүү. Миний амьдралын баяр баясгалан шүү гэсэн байна. За чи энэ бүгжөө гоё сүгдэж өгнө үү дээ. За аль бүгдээрээ ингэ харж байгаараа ингэ энэ сайхан хайртай залуугаасан насан туршдаа ханилж яваа хайртай ханаас нь одоо гэргээдээ зориулж ийм сайхан бэлэг бэлтжээ. Тэгээд ихүсийн баярын энэ сайхан өдөр одоо бид бүхэн энэ сайхан үйл явдлыг ингэж болж байна. Гашуун байна. Үнсэлцээрээ. За ямар гоё агшны одоо гэрч болов бид нар ч бөөнөрөө бүгдээрээ олуулаа. Яг одоо нөгөө Шведийн Стокгольм хотын төв Алесийн урт талд одоо монголчуудын уулздаг энэ хэсэгт байна. За
ийм сайхан хайрын бэлэгдэл болсон бүгжийг одоо ядам хуруунд нь зөөж өгчээ. За мөн одоо хайртай ханыхын зүгээс энэхүү хонин нүдэн цэцгийн нэртэй гайхамшигтай гоё үнэртэй үнэртний дээжийг, амттны дээжийг, өнгөтний дээжийг, за хайрынхаа дээдийг одоо өөрт чинь ингэж ханыхын зүгээс бэлгэлж байгаа юм байна. Тэгээд чанцал маань одоо сэтгэлдээ хэлнэ. Хүү бас цэцэг өгөх гээд ах шиг байна. За энд бас одоо том хүүн цэцэг бэлэг өгөх гэж байгаа юм байна. Хайртай ээжтэй зориулаад 5 хүүхдийн ууган 4 сайхан дүү дагуулсан ийм мундаг залуу бас ээжтэй их хүсийн баярын мэнд хүргэж байгаа юм байна. Ээжтэй гоё юм хэлээ. За ээжтэй намайг төрүүлж өсгсөнд баярлалаа. Тэгээд өдөө болтол сайнч мууч зөндөө юм идсэн миний талд идсэн баярлалаа. Тэгээд хүн үргэлж сайн яваад тэгээд ээжийнхаа нэг өндөр дөргөнөө ээж авийнхаа нэрийг. За баярлалаа. Өнөөдөр ингээд хайртай ханаасаа бүгж авлаа. Тэгээд энэ олон жил амьдраад 5 хүүхд гаргаад өдөө зэрэгтээ миний хажууд яг миний төвшөг тулгуур яг нэгэн биений минь нөгөө тал болж хамтдаа амьдэрсэн хайртай хандаа бас баярлалаа гэдэг үгийг хэлье. Тэгээд хүүдээ бас баярлалаа. Тэгээд миний хүү мундаг шүү. Ээж нь дандаа хүүгээ дэмждэг. Миний хүү ээж нь хүүгээрээ дандаа бахархдаг шүү гэж хүүдээ хэлье. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бас манай үеэлэгч байгаа. Тэгээд үеэлэгчтэй бас гэр бүлд нь бас баярлалаа гэдэг үгийг хэлье. Надтай хамт байнг байдаг зовлон жаргалаа хуваалцаж юм болонгууд лекч рүүгээ арай луйлал тийм болчлоо гэж хэлдэг. Миний үгийг дандаа сонсч миний хажуу дандаа байдаг маш их баярлдаг шүү. За тэгээд энд одоо үеэлүүд нь бас энд цугласан байна. Хайртай ууган хүүхэд нь найзуудынхаа хамтаар ирсэн байна. Тэгэлгүй яах вэ? За одоо бас ханыхан сэтгэлийг бас сонсё. Одоо өнөөдөр ингээ хандаа сайхан бэлэг барьж чадлаа. Үргэлж ер нь амьдрал хэр их сурпрайз барьдаг вэ гэдгээдээ. За хандаа болон Монголын бүх ээжүүд өнөөдрийн их хүрсийн баярын мэндийг өөдөд нөргөн дэвшүүлээ. Бүгдээрээ элэг бүтэн амьдрал нь тэгш дүүрэн байхын элзэтэй өрөөлөг өөдөд нөргөн дэвшүүлээ. Мөн тэгээд эхнэрийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан том хүү маань утгагүй Монгол явж байгаа болохоор гэр бүлээрээ нэг халуун зоог барьцгаагаад амарсан хүүгээсээ яваад ирээрээ эхнэрдээ бас тэгээд төрсөн өдөр болон баярын мэндийг нь давцуулаад баярын мэнд хүргээд эхнэрдээ 5 хүүхдийг минь төрүүлж өсгсөн хайртай хандаа хайртай шүү ямар ч байсан баялаа чадахгүй хүртэл хичээж байгаа энэ замлаа олон мартуулгын үргэлжлүүлэн амьдрах мөлцөтэй өрөөлөг хэрэгё. Яа тэгэлгүй яах вэ? Одоо энэ хөөрхөн хүүхэд нь бас хангада бэлэг өгөх гэдэг юм ээ. оо ямар хүүхэд юм бэ? Ээжигээ бүр бэлгэнд дарддаг шүү. За наач гоё юу хэлээрээ. Би мэдгүй. Чи мэдгүй зүгээр шивэдэр хэлж авсан. Би мэдгүй. Ого. Ээжтэй маш хайртай мам. Яа, эсканд ит шарик. Ээжтэй дэндээ хайртай юм. Хайртай. Ээжтэй хайртай гэрээ. Хайртай. Ээжээ хайртай гэрээ. Ээж хайртай. За баярлалаа. Хүүхдүүдэд нь бас их хүссэн баярын мэнд хүргэе. Ээж хайртай тэгээд маш хайртай тэгээд давболох. Энэ сайхан хүүхдүүдийг бүсгүй биеэрээ хөсөг хийж энэ орчлонд авчирсан Чанцлын маань орчлон хорвоог онож мэндэлсэн эрхэм сайхан өдөр нь тохиох гэж байна. За гэр бүлээрээ Happy Lamb-д үдшийн завгаа барьчаад явж байгаа нь энэ үлээ. Энд нөгөө төрсөн өдрийн мэнд далимдуулаад хүү мэн одоо маргааш Монгол явж байгаа юм. Тэгээд эдгээр урьдчилаад ирнэ тэмдэглэчээгээд тэгээ бидгээ сая хамтдаа байж байгаа гарч ирээ явж байгаа. Давхар төрсөн өдөр болж ийн дээрээс нь давхар их хүрсийн баяр болж ийн давхцсан юм болж ийн. За баярлалаа. Тэгээ танаа гэр бүл танаа ураг удамд ертөнцийн наранд дэвэгдэж 9 үеэрээ жаргаж явахын өлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлаа. За баярлалаа.